өрөөдөрөө мистик хүүг харадуулаарай энэ тэндгүй инээд бэлхэж эрхэмнэнд хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадан тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэж хамтдаа тэрэг хатаа нэстэггүй нааш ирж юм бүх шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотыг итгэж тийм байна ямар гоё юм бэ Өөрийгөө зурнаа. Сайн байцгаана уу найзуудаа. Өдрийн мөнхийн хотхон нэвтрүүлэг эхэлж байна. Би юу хийж ийнэ гэвэл зураг зарж байна. Гэхдээ найзуудаа би өнөөдөр бол тэгэлж байхыг шинийг санаачлагч байхыг бол хүссэн. Гэсэн чинь яг л хуучсныхаа аргаар зураад байна. Яад юм блэ? Хаа юу ч гэсэн ингээд зураад ингээд харна. Истэгүй. Чи хаана байгаа юм бэ? Би өрөөнд байна. За. Сайн уу? Чи юу хийж байгаа юм бэ? Би зураг зарж байна. Зураг зарж байна. Яг үнэндээ би уул нь шинийг санаачлагч байг. Шин зүйл санаачлыг шинийг сэтгэе гэж бодсон байхгүй юу? Би яг өмнөх аргаар зураад байна нөө. Тийм үү? Тэр чинь нэстэг их гоё зурж байна. Өөрийгөө зурж байгаа юм уу? Яг адилхан болж шүү. Тийм байна уу? Баярлалаа. Тэстэггүй чи улаанууд хамаргүй штэ. Би захаас тийм. Нэстэггүй. Чи чинээс шинээр санаачилмаар байна. Шинээр санаачилж шинээр зурмаар байна гэсэн штэ. Би чамд тусаж болох юм шиг байна. Чам чин санаа байна уу? Тэн. Тэгвэл Энэ хэрэггүй. Бас энэ бүх биер ч гэсэн хэрэггүй. Шүүдрхэн. Биер мэр байхгүй болчихсон бол бид нар яаж зураг зурх юм бэ? Биер байхгүй. Яаж зурх вэ гэж юу? Биер байхгүй болчихсон бол хүүхдүүд зурж чадахгүй болохоор зурхаа болчих штэ. Тийм үү. Биерээ буцааж авчраа. Би л авчирч чаднаа. Тийм үү? Яаж? Ингэж хамаагүй зурчихгүй нэстэггүй. Тэг. Тэгвэл Гайна. Гоё юм. Гэт. Яста мандаг. Гайалж байгааз ингээд цэцэг бэлэн бодлоо. Тэгвэл одоо тэгвэл шидэхээ бид нар ямар нэгэн зүйл байхгүй ч гэсэн өөр зүйлийг ашиглаж болох юм байна гэсэн үг байна тий. За тэгвэл би юу зурд юм блэ? Нэг юм зурлаа. Ясаага. Шүдэрхээ. Чи юу зурулмаар байна надад? Би юу? Би чамаар Араатныхаа арслан зурулмаар байна. Араатны арслан уу? За. Тэгвэл чи 4-5 урана 5 бодд үргэцсэн юм уу? Чи борон гах уу? Хиги. Эндээс авчих. Баярлаа. Шүдэрхээ. Гэж энэ цанааг яаж олсон юм бэ? Би юу? Хаана байна? Би бас шин санаа олдог газар очиж шин санаа авмаар байна.
Тэгвэл шин санаа өгдөг газар гэж байдаггүй шүү дээ. Тэгвэл чи хаанаас олдсон юм? Мэдгүй. Гинт талгаан дотор дон гэж санаа гараад ирсэн шүү дээ. Толгойн дотроос орж идэм үү? Тий. Би яаж толгоороо? Мэдгүй. Талгаанаас өөрөө гараад ирдэг гоё нэстэгөө санаанд ч. Тэгвэл би толгойд орж ирээрээ. Би шүүдэрхнээс илүү мундаг олмоор байна. Чи надаас илүү мундаг зурдаг штэ нэстэгөө. Тэ шүүдэрхээ. Би шин санаа болдог юмаа байна. За. Хэр адилхан болж шүү. Гэтэ нэстэгөө гараараа зурах, биеэрээ зурхаас арай жоохон болох болдог штэ. Гэтэ шүүдэрхээ. Би нэг зүйл надад үнэхээр их таалагдж байна. Учир нь би хэрвээ арсан боржгор өстэй яадаг тийм ээ. Боржгор өстэй арслан зурх гад биерээрээ ингээл ингэснээс 5 гараад зэрэг ингээд боржилгчлаар амархан байна. Тийм ээ. Ашгүй дээ тэгвэл. Шүүдэрхээ. Улаан ягаан өнгөтэй хун зарж байгаа байж юм. За тэг. Ягаан өнгөтэй хон гэвэл чамд ягаан өнгө хэрэгтэй байна маа. Ягаан. Би шинэ арга болсон. Оо. Ягаан өнгө гош мэн гарахгүй нөө. Харин хэрвээ бид нэр цагааныг улаантай олчих юм бол ягаан өнгө болчихно. Нэрээ тийм шүү дээ. За тэгвэл чи тэгвэл намаас ягаан гарчихсаа юу? За. Би одоо Ингээл болоо юу? Хөөе найдаа гараараа зурх чи харин үнэхээр амархан юм байна штэ. Хон зорчлаа. Тэгвэл би одоо энэ тийм ээ хамгийн амархан юм зурнаа заяа. Энэ алхаараа нар сар зурх бидэртэй гэж боддог штэ тийм ээ. Харныхын цацрагийн би зарыг. Цацг. Одоо гоё ингээд. Тэгвэл зураг зурхад ер нь юу гэхлээ анхаарах хэрэгтэй юм байна. Зураг зурхад уу? Чи зурж байгаа зүйлдээ дуртай ах хэрэгтэй. Тэгвэл би наар зурж байгаадыг дуртай байна. Тэгээд дээрэс нь бид нэр заавал гоё зурх гэж хичээх хэрэггүй. Бид нэр хэрвээ хичээх юм бол мэдээж хичээх хэрэгтэй л дээ. Гэтэ зураг маань гоё олсонгүй гэд байнга сэтгэлээр унаадах юм бол бид нэр гоё зураг зурж чадахгүй. Муухай зурчин ах гэж айгаад. Тэгвэл зургандаа шийдэрхээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй байна. Би нэг сонирхолтой зүйл хиймээр байна. За. Хөөе чи пөөх шиг бүх гараа муугаа олголоо штий. Гэ гоё зураг зурнаа. Хөөе наач юм биш тийм ээ. Тагтаа шуу шиг юм штий. Их тайны бэлэгдэл тагтаа шуу. Тийм байгааз. Тийм байна. Шийдэрхэн чи ч гэсэн тэгээ үзээч. Тэгье. Би ч гэсэн чамдаа адилхан гараа усаар наргаж агаад. Чахаад. Хэд. Найдаа нэг хартаа. За, Энд чи зурчих уу? Гэт. Гэт. Нийлээд. Нийлээд. ингээд хоёр шуу, хон шуу, харслан, нар, цэцэг зөндөө гоё зургтай болчлоо. Гэтэ нэг гүнийг асуудал тулгарлаа. Ямар? Одоо гараа яаж цэвэрлэх үү? Нэр яах вэ? Найзаа та нар гарч муугаа болсон үед яадаг вэ? Угаадаг. Хоёул гараа яаж угаах вэ? Нэрээ шүдэрхээ. Бид тэр гараа угаахгүй ийм гартай бол гоё юм биш үү? Муугаш нэстэггүй энэ төр чи маш их ням бактери байгаа байхгүй юу?
Тийм гэж юу? Тийм болохоор бид нэр гараараа амттай зүйлсийг авч чадахгүй. Гараа тэгээ мэдгүй ингээд олоочих юм бол бид нэр гитэн бабаарч. Бабаар тийм ээ. Тийм үү. Надаа бол ийм гоё өнгөтэй гартаа гоё байна. Оол нь гоё юм тийм ээ. Даанч хэрвээ бид нар ям бактериатай байдаг юм бол наасан чи ийм гартаа байж болохгүй. Тийм болохоор найзуудаа багш нар маань биднийг дандаа гараа угаан гэж хэлдэг. Аав ээж минь биднийг гаднаас орж ирэхээр шүүдэрхэн гараа угаагаарэ. Нэстэгөө гараа угаагаарэ гэдэг. Тэгээ бас хоол идэх юм заавал гараа угаараа гэдэг. Яагаад гэвэл гар бидний эрүүл ахуй. Эрүүл байхад онцгой нөлөө үзүүлдэг учраас тийм шүү дээ. Эхлээд тийм байх нь тийм ээ шүү тэгэхээр бид нар үргэлж ямар нэгэн зүйлс гараараа урж идэг. Дандаа гараараа урдаг тийм ээ. Тэгээд тийм болохоор бидний юм идэхийнхээ өмнө дандаа гараа угаагаараа гэдэг юм биш. Ягаад гэвэл ингээл зарим байрал ингээд заримдаа би гарандаа хөрчдөг. Тийм тий. Тэгээд муухай олчин гэж санаа зовсондоо ээж аав нар маань гараа угаагаар гэж хэлж байд юм тийм ээ. Ер нь хүүхдүүд маань гараа хэрэг угаадаг бол зарим хүүхдүүд нь сайн, зарим нь муухай. Гэтэ хүүхдүүд маань үргэлж гараа угаадаг сайн хүүхд болно гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ гараа угаахгүй бол надад нэрээ хүүхдүүд чамайг шаална шүү. Энэ гараа угаадгүй муухай гартаа өгөөд сайртай гартаа хэртэй гартаа гэдэг доогд тийм болохоор та нар гараа байнга угааж байгаарай заяа. Нэрэн шүдэрхээ чинь гартаа байгаад чи нэг амтын юм шиг юугүй байна. Амтэн шиг харагч гинөө. Чиний гар гайгүй гэхдээ миний гар бүр уувалаа малчлаа тийм ээ. Хоёулаа нэвтрүүлгээ дуусгачаад явж гараа угаах уу? Тэгье. За тэгье. Найзуудаа өнөөдөр бид нар шиний санаачлагч байх шинэ арга олсон. Харин гэхдээ маш чухал зүйл болох тэр цэвэр цэмцгэр байж гараа үргэлж угааж явах тухай суралцлаа. Нэр нь нэстэгөө хойдо зорсон зэрэг найзтай үзүүлдэг хөө. Тэгье. За. Та-даа. Тараран. Найзуудаа ийм гоё цэцэг зурж олно. Бас ийм гоё нар зурж олно. Энийг л би дээрээр зурсан юм аа. Ийм арслан зурж олно. Ийм хоёр тагтаа зурж олно. Тэгээд нэг хон зурж олно. Өөршөө юу ч зурж олно. Харин та нар сэтгээд шинийг санаачилж байгаарай. Найзуудаа гараа угаахаа мартаа. Гараа угаахаа мартаа. Хоёул гараа гоё тийхөө. За найзуудаа ингээд өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөж байна. Бүгдээрээ мөрөөдөлтөө нисцгээе. Найзуудаа харанхуйч гэрэлтээрээ. Хааны хүүхдүүдээ баяртай. Нистэйгөө. Өгөө багтаа. Хоёлаа гэс гарч яваая. За тэгье. Гэт. Гараа гана.